За одоо цагдаагийн байгууллага цагдаагийн байгууллага заяа. Яг одоо өнөөдөр өөрөө аль биесээр одоо иргэдийн эдлийн өргөл гомдлыг хүлээж аваад одоо яг шалгалтын ажиллагаа эхлээд явж байна. Тэгээ шалгалт нь одоо та нар ямар арга хэмжээ авч байгаа гэж асуух одоо бидэрт бол ажиллагааны явцаа та нарт тайлбарлах болго. Цагдаагийн байгууллага өнөөдөр өөрөө бүр нэлээ өөрөө идэж байгаа анх манай хандсан шүү дээ. Энийг бол хүмүүсийн айж байгаа амьдрал залилсан гэдэг байгаа хүмүүс гадаад руу гарчих вэ гэдэг юм л. За бид арга хэмжээгээ одоо ингэж шуурхаа цагдаагийн байгууллага одоо энэ бүрэн бүрэлдэхүүний одоо энэ Чингэлтэй дэргэн улсын мөрдөн байцах газар бүгд ажиллаж байна. Нэрвэн цагдаа ажиллаж байна да. Амралтын өдөр ажиллахгүйгээр ингээд гадаа хүмүүс гомдлоод байхгүй тийм байхгүй. Одоо энэ чинь уулсан бухимдсан улсууд ерөөсөө учир зүг олцохгүй гэдэг янз янзын юм ярьж байгаа шүү. Дам ингээд яриад яваад байгаа болохоос одоо цагдаагийн болов албасаар иргэдийн өргөл гомдлыг хүлээж аваад одоо шалгах ажиллагаа явуулж байна. Тэгэхээр гадаад руу бас түрүүнд би тэр танаа эрүүгийн цагдаагийн дарга дид хурандаа хамбалдан яриг сонсчихлоо л доо. Тэгээд та нар өөрсдөө одоо тэр вагзаал одоо юу вэ тийм яс дээр очиж дахиад зогсчихъя гэж бол хэлчихсэн л та. Тэгэхээр одоо тэр хүмүүсийг гэрвээ гарахгүй байх тийм найдар одоо жишээ юм. Тийм зүйл юм танаас найдаж болохоор байна. Бид нар одоо ингээд ямар ч хэсэл одоо цагдаа бисаа хэллээ шүү дээ. Энэ өргөл гомдлын энэ асуудлыг хүлээж авлаа гэдэг цагдаагийн болов цааш хийх төстэй ажиллагаануудаа шалгаал эхэлсэн одоо ингэж явж байна. Тэгэхээр аль болохоор бид нар одоо тэр шалгалтын явцад чинь энэ улсуудыг чинь гарахгүй тал энэ хүмүүсээ олж явах тал одоо бүх талын арга хэмжээг авч эхэлж байна. Гарахгүй хатад ажиллаж байгаа. Ажиллаж байна. Ажиллахгүй яах вэ? За тэгэхээр үзэгчтэй бас нэг зүйлийг бас хэлмээр байна л да. Юу вэ гэхээр яг энэ Соднонвил байгаль урнаа 3-ын байгалийнхын хувьд яг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар дээр баригдчихсан мэдүүлэг өгч байгаа хоригдож байгаа гэсэн ийм мэдээлэл өгсөн. Харин урнаагийн хувьд зарим нэг хүмүүс урнааг машиндаа ачиж яваад их тэнгэрийн ам руу аваа явсан гэсэн ийм мэдээллийг иргэдийн зүгээс бас бидэнд өгч байсан. Соднонвилийн хувьд олдохгүй байгаа тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүс бас магадгүй энэ хас бүтсийн амралтын өдрүүдэд гадагшаа гараа явчих мэднэ гэсэн ийм мэдээлэл байгаа. Бас нэг зүйлийг хэлэхэд яг иргэдээс бидний авсан мэдээлэлээр бол энэ хүмүүс Америк руу гарахтад аль бишээ визээ одоо захиалаад авчихсан ийм байдалтай байсан байна лээ. Тэгэхээр эхнээсээ л ерөөсөө хүмүүсийг хүлэхдээ тийм ээ бид нар эндээс нэг ашиг хонжоо олоод авчихъя гэсэн л бодолтой ийм сүлжээ бизнесийг эхлүүлсэн дүр зураг харагдж байна. Бас үзэгчтэй хэлэхэд пирамид гэдэг бол ерөөсөө энэ бол пирамидын сүлжээ болж тарж байгаа. Тэгэхээр пирамид гэдэг бол дээдлийн хүмүүс нь хождог. Өөрөөр хэлбэл ихэнд орсон хүмүүс хождог. Харин тэрний доор орж ирсэн хүмүүс алддаг. Ийм одоо бараг одоо жамтаа гэж хэлж болохоор тийм ээ. Тэгэхээр магадгүй энэ хүмүүсийн хохирлыг шийдэхгүйгээр бас ингээд хадгалан зэлийн хоршооны хэрэг юм уу? Бусад хэрэггүйчийг цайраад өнгөрч мэтгэрэл дүр зураг харагдаж байгаа юм да. Тэгэхээр энэ дээр бас байж байгаа иргэдийн хувьд бас нэг гомдолж байгаа зүйл байгаа юм л да. Тэр юу гэхээр одоо Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлцээний мөрдөн мэд засгийнхан болохоор хүн болгоноос мэдүүлэг аавна, хүн болгоно одоо яриаг тулах ч гэдэг юм уу ингэж байгаа. Яг өнөөдөр энд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлцээний үүдэнд бол 200 гаруй хүн байна. За тэгээд дээр нь хохирогчд гэж байгаа 2000-аас 3000 хүн байгаа. 2000 хүнээс одоо мэдүүлэг авах юм уу? 2000 хүний өргөдлийг одоо авч унших юм уу гэдэг зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр хэрвээ ингэх юм бол хамаг цаг хугацаа алдна бидний ааж амьдрал цаана үр зээл тавь сүлжээнд орчихсон гэдэг бас харгалзаж үзэх хэрэгтэй гэдэг юм уу хэлж байна. За тэгэхээр үзэгчтэй хэлэхэд бид ямар ч байсан энэ мэдээллийг цаг хугацаа алдахгүй та бүхэнд хүргэн. Тэгээд өнөөдрийн хувьд яг энэ мэдээллийг хүргэлээ. Өнөөдөр шөнө яг эндээс гараад бид яг газар дээр нь очиж бас байдлыг харна. Тэнд одоо юу болж ийн яаж яа гэдгийг бид нар сурвалжлах болно. Тэгээд өглөө бас та бүхэндээ шинэ мэдээллүүдийг хүргэх болно. Энэ хүмүүсийн асуудлыг хэрхэн яаж шийдэхийг бас бид мэдээлэх болно. Үзэгчтэй анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.